байдал ямар байна? Улс орны хөгжлийн байдал ямар байна? Өнгө төрх ямар байгаа? Энэ байдлыг манай ард түмэн бид нэр хэлэлгүй мэдж байгаа. Ардчилсан нам ялсан нөхцөлд ардчилсан намайг нэмрийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх цаг үеэс эхэлж авилагчдын толгой бүхийдэг болно. Авилагчдын толгой бүхийдэг болно. Хүнсүртний толгой бүхийж үзрээрээ олдог хахуул нүртэй зам хаагдах болно. Хаагдах болно. Амьдралаа залгий, улсаа хөгжүүлье. Бизнес эрхлэн гэдэг бүх хүмүүсийн дарамт учруулдаг бүх зөвшөөрөл лицензүүд цуслагдах болно. Цуслагдах болно. Улаанбаатарт авсан хөдөө орон нутгийн аймгийн бүх их мэдлүүдийг орон нутагт шинжлэх болно. Алтан хотын их мэдлийг 9 булаг гэж хэмээн сум болгож жижигрүүлсэн энэ явдлыг зогсоож гол алтай хотолно. Энэ мөчлийн хэлбэр эндээс эхэллээ. Энэ учраас энэ сонгуульд дөрвөлтөчүүд, ардчлагчид, ардчлалын төлөө тэмцэгчид ялагдах хэрэггүй, ялах ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр учраас зөвхөн энэ ариунсан биш, энд ажилласан шатаабрын биш, энд зогсож байгаа хүмүүс биш, бүх дөрвөлтөчүүдэд ардчил нэгэн зэрэг ялах ёстой гэдгийг та бүхнээс хүсэж байна. Хүсэж байна. Ялгын мэдэж байна. Тэр учраас та бүхэндээ энэ удаагийн сонгуульд амжилт хүсье. Өндөр алдааны нийгмийн хүмүүст тунгалаг шинэ алдаан хөгжүүлээд бүгдээр хамтдаа урагшаа өөрчлөлгүй. Өөрчлөлийн төлөө 29-ний өдөр баяртай уулзцай алтаачуудаа та бүхэндээ баярлалаа. Манай нутгийн хөө ариунсан их хурлын гишүүн бол сонгож байгаа их баяртай байна. Тэгээ таавууд Говьтай хаан төлөө, Дамын хаан төлөө, ариунсан гишүүний хаан төлөө сонлооч Говьтайг ардчилсан аймаг болгоцгоё. Иргэнийг ороод ирэхэд ер нь хоо орж ирсэн ч гэж тоож хардаггүй, хүн зурдалтай, айлгын сүлдүүлсэн, муухай айштай ийм л байлаа. Энэ байдлыг халахын тулд бид одоо дарга дүүжилдэг биш, хууль хэрэгжүүлдэг төрийн албатай болно. Хувийнхаа сонирхлыг эрх ашигын төлөө зүтгэдэг биш, нийтийн ашиг сонирхлын төлөө зүтгэдэг төрийн албан агчтай болно. Нийтийн ашигыг хэрэгжүүлэх замаар иргэний амьдралыг дээшлүүлэхэд тусалдаг нийтийн албатай болно гэдэг энэ бодлогыг ардчилсан нам санал болгож байгаамаа. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд олон алхмуудыг хийх ёстой. Нэг алхам бол сая энэ жил хийгдсэн. 2012 оны 1 сарын 19-нд 2 жил хөөцөлдөж анх удаа нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьд цэцэрлэх гэдэг хууль батлагдсан. Энэ хуулиар засаг дарга, иргэдийн хурл, засгийн газрын гишүүд, сайдууд, улсын их хурлын гишүүд ард түмнээс олж авсан эрх мэдлээ өөрийнхөө хувийн ашиг сонирхолд зориулж хэрэглэх гэж оролдох юм бол гэмтэр гэж үздэг, хуулийн зөрчил гэж үздэг, хариуцлага хүлээдэг тийм тогтолцоо бүрдсэн. Энэ хуулиар анх удаа төрд ажиллаж байгаа албан тушаалтнууд хувийнхаа ашиг сонирхлыг хойш нь татаж, нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэж, хууль хэрэгжүүлэгчүүдийг хуульчилж гисэн. Энэ хууль гараагүйгээс болоод ямар аимшигт үр дагавар гарч ирсэн тухай би тодорхой нэг жишээ хэлье. Инх сайхан гэдэг ерөнхий сайд бас та бүгдээр санаж байгаа байна. Инх сайхан гэдэг ерөнхий сайдаас буусныхаа дараа тухайн жирийн иргэд битгий хэл дундаас дээш албан тушаалтнууд мэддэггүй байсан Монгол улсын уул уурхайтай холбоотой мэдээллийг аваад гараад Премьер International гэдэг нэг тийм зөвлөгөө өгдөг компани байгуулсан. Монгол улсын засгийн газарт байсан Монгол улсын газрын дор хаана баялаг байгаа вэ гэдэг мэдээллийг авч гараад
зөвлөгөө өгдөг нэртэй компани байгуулаад тухайн үед гадны хөрөнгө оруулагч улс дамсан корпорациудад тэр мэдээллийг зарсан. Энэний гайгаар Монгол иргэн бүхэн мэдэхгүй байхад газрын дор хаана ямар баялаг байгаа вэ гэдгийг гадны томоохон хөрөнгөтнүүд улс дамсан корпорациуд мэддэг болчихсон. 2000 оны дараа Инх баяр гэдэг бас нэг ерөнхий байсан. Энэ хүн би нэг уулзалт дээр таарад тэр хүн одоогийн ардын намын ерөнхий нарийн бичгийн дараа хүрэлцэх гэдэг хүнийг муулах зорилготой хэлсэн баг. Гэхдээ ярьж байгаа зүйл гэмт хэрэг байсан л да. Би бүр тодруулж асуусан. Тэр хүн юу гэж хэлсэн гэхлээр намайг ерөнхий сайд болсны дараа хүрэлцэх над дээр орж ирээд за энэ хүнийг нэг энэ албан тушаал дээр тавьмаар байна. Энэ албан тушаал дээр тавьчихвал манай нам мөнгөтэй болохгүй тийм. Бид мөнгөтэй болох бол 2004 оны сонголт ялах гэдэг байна. Тийм учраас энэ хүнийг тэр албан тушаал дээр тавиад өгөөч гэсэн гэж. Тэр нь хэрлэн гэдэг залуу. Кадастрын албаны дараагаар төвлөгдсөн. Кадастрын алба юу гэдгийг мэдэх үү та бүхэн? Өнөөдрийн бидний бухимдаад байгаа нөгөө Инх баяр гэдэг хүн зургатаар байнга гоё болж шудраг болж харагдах гэж яриад байгаа. Монгол улсын газар нутгийн 3/2-ыг нь лиценз гэдэг нэрийн дор зардсан. Тухайн үед 2002 онд хэрлэн гэдэг хүн доллараар саятан болсон гэж сонир бичигдчихсэн. Хувь хүн нь доллараар саятан болсон гэдэг чинь нам нь бас хэдэн сая долларын хандаа болсныг би хэлж мэдэхгүй байна. Ийм байдлаар Монгол улсын хоёр ерөнхий сайд нэг нь мэдээллийн нэг нь газрын гадныхан зарснаас болоод Монгол улс ингээд хүний газар дээр амьдарч гэнэ үү өөрийнхөө газар дээр амьдарч гэнэ үү гэдэг асуултыг иргэдэн тавьдаг болоо явчихсан. Үнэхээр аюул. Ийм аюулыг олж харсан учраас сонирхлын зөрчил авилга гэдэг зүйл ямар аимшигтай байдгийг бэ гэдгийг олж харсан учраас өнөөдөр авилгын эсрэг хатуу зогсох ёстой байна гэдэг энэ хатуу итгэл үнэмшил чинь миний хувьд, чинь ардчсан намын хувьд, чинь ардчсан ерөнхийлөгчийн хувьд байгаамаа. Монгол улсыг хамгийн аимшигтай тусгаар тогтнолгүй болох аюул бол ганцхан зүйлс хамаарч байгаа. Тэр бол авилгач албан тушаалт. Авилгач албан тушаалтнуудтай хуулийн хариуцлага тооцож чадахгүй бол Монгол улс эдийн засгийг цаашид хөгжим гэдэг бол эргэлзээд. Ягаад гэвэл энэ эдийн засаг энэ босч ирж байгаа мөнгийг гадны хөрөнгө оруулагчид цөөн тооны олигархууд аавна. Жирийн иргэд бидэнд ерөөсөө хүртэл. Тийм учраас ардчсан нам үнэхээр чинэлэг иргэдтэй болох гэж бодож байгаа бол тэдний боломжийг тэдэнд очих мөнгийг хулгайлаад байгаа авилга түвшинтүүдээс төрийг цэвэрлэх ёстой байна. Энэ цэвэрлэгийг хийхэд тулд бид сонирхлын зөрчилтэй авилгатай хатуу тэмцэх ёстой байна. Энэ тэмцэл эхэлсэн. Сонирхлын зөрчлийн хуулийг батлуулахад нэг том бэрхшээл гарч ирсэн. Өнөөдрийн улсын их хурлд олох байгаа улс төрийн хүчин за энэ хуулийг чи батлуулахгүй гэж нэг хэлж үзээд батлуулахгүй гэхээр ард түмэн босоод ирэх юм байна гэж хараад за батлая. Гэхдээ 7 сарын 15-наас хэрэгжүүлэх гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө улсын хурлд бүрэн эрхтэй байх энэ хугацаанд энэ хуулийг өөрсдөө үйлчлүүлэхгүй гэж хэлсэн. Энийг нь хараад ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ сонирхлын зөрчлийн хууль, авилгын хууль бол Монгол улсад эрс өөрчлөлт авчирнаа. Монгол улсыг илүү шудраг, илүү зөв тийшээ алхахад нь туслана. Гэхдээ энэ хуулийг аль болох эрт үйлчлүүлэх ёстой. Та нар яхаараа өөрсдийнхөө бүр эрхийг дуусчиж үйлчлүүлэх гэж хууль баталдаг. 5 сарын 1-ээс үйлчлүүлэх гэж хориг тавьсан. Ерөнхийлөгч энэ хоригийг ардчсан дэмжиж хүлээн авсан. Энэ хууль 5 сарын 1-ээс үйлчилж эхэлсэн. 5 сарын 1-ээс үйлчилсэнтэй холбоотойгоор өмнө нь намаараа хамгаалуулаад засаг дарга би надад хүн юу хэлэх вэ? Нохоо хин юу саах вэ гэдэг шиг айш хичээсэн авилгачид албан тушаалтнуудын чихэн бууссан. Одоо тэд иргэдээсээ имээдэг болсон. Иргэд юугээ хэлчих вэ? Миний тэрийг хэлчих вэ? Мэдчих вэ? Би иргэдэд муухай айшд гаргуул намайг бас гомдол гаргаад тийш өгчих вэ гэж болгоомжилдаг болсон. Энэ болгоомжил бол төрийг зөөлөн сайн сосголтой иргэдэд хүрч ирдэг үйлчлэлтэй гартай иргэдийн өмнөөс гүйдэг хөлтөө болгож орж байгаа. Өмнө нь төр жихгүй, гаргүй, хөлгүй нүдээр иргэдийг олж харддаггүй, зөвхөн дарга нарыг олж хардаг тийм
авиртай, ааштай байсан юм аа. Өнөөдөр өөрчлөгдөж эхэлж байна. Энэ өөрчлөлтийг бид дуусгана. Энэ өөрчлөлтийг бид төгсгий. 2012-аас 16 оны Улсын их хурал дээр төрийн албаны хуулийг нийтийн албаны хууль болгож өөрчлөх том концепц яригдана. Авилга авдаг сонирхол зөрчтэй албан тушаалтнуудыг төрөөс холдуулах том ажил эхэлнэ. Иргэдэд үйлчилдэг нийтийн алба иргэдэд өдөр тутамдаа хүрдэг иргэний албатай болно. Иргэд нуруунд дээрээсээ том ачаа, хүн зуртал, олон дарамтыг чөлөөлж авна. Иргэд нуруунд дээрээ авилгачдыг тэжээддэггүй, харин өөртөө байгаа хүүхдүүдэд илүү аз жаргалтай амьдрал руу явуулдаг тэр боломж руу очно. Энэний төлөө ардчилсан та бүхний өмнө амлалт авч байна. Энэний төлөө ардчилсан бид хийж чадна. Нэг монголчуудын хүн шиг амьдрий, ус шиг хөгжиж гэж хэлж байна. Яг энэ шийдвэртэй холбоотойгоор биднээс 3 дахь том зорилт бас гарч ирж байгаа маа. Чинээлэг иргэдтэй байхын тулд, иргэдтэй үйлчлэх төртэй байхын тулд хуулийг хууль шиг хэрэгжүүлдэг, хариуцлагыг хариуцлага шиг тооцож чаддаг шудраг шүүх хуулийн байгууллагатай байх ёстой. Хуульчид нь хуулиа давж гიშгдэг, шүүгчид нь авилгад мөнгө, эрх мэдэл, танил талдаа үйлчлдэг газар хууль болдог юм аа. Бид хуультай ус шиг амьдрах ёстой. Арх бас муухай харагдаж байгаа шүү. Авилга бусдын амьдралыг алдаг бол арх хүний өөрийнх нь амьдралыг алдаг юм аа. Монгол олон ирчүүдийг, Монгол олон өрхийн тэргүүнүүдийг, Монголын олон аавуудыг арх үнэхээр хэцүү байдалд оруулж байна. Би дахиад хэлье. Арх буусан хүн амьдралаа алдаг бол авилга авсан албан тушаалтан улсыг алж байна. Бид энэ хоёр хортой үнэхээр хатуу тэмцэхгүй болохгүй нэ. Алийн болгон амьдралаа ууж, алийн болгон улсаа идэхвдээ. Тийм учраас авилгатай бол хатуу тэмцэх ёстой. Хариуцлага тодорхой болох ёстой. Хууль шүүхийн байгууллагууд бид шинтгэнэ. Ерөнхийлөгч шудраг байцааг өрөөндөө гарч ирсэн. Шүүх хуулийн байгууллагын шинтгэлийг хийхийг зорьсон. Гэхдээ энэ зорилт маш олон эсэргүүцэлтэй тулж байгаа. Хууль зүйн сайдаа хийхээс илүүтэй дотоод хэргийнхаа сайдыг хийдэг нэг нөхөр олон зүйлийг нь эсэргүүцэж байна. Жирийн иргэдийг Монгол хүнийг хянжаахгүй, харж яахгүй болохгүй. Энэ хүн гэмт хэрэгтэн энэ муу юм хийн гэж боддог. Тэгээ болохгүй буутаа зэрэг цагдуул гэж итгэдэг дотоод хэргийн сайдтай байх албатай юм монголчууд бид. Харин Монгол хүнийг дэмждэг, хөгжихдээ тусалдаг, эрхчлөөг нь хамгаалж өгдөг хууль зүйн сайдтай баймаар байна. Ардчилсан нам нэг том зорилго тавьж байгаа. Иргэнийхээ өмнө үүрэг хүлээдэггүй төр байна. Харин иргэд нь үүрэг хүлээгээд төр нь эрх хидэлдэг болчихжээ. Луугаан дүрх шин хэлсүү. Энэ эрхийн балаа болсон төрийг имжлэхгүй бол засаг дарга иргэнийхээ өмнө ямар үүрэг хүлээж байгаа? Ерөнхий сайд иргэдийнхээ өмнө ямар үүрэг хүлээж байгаа? Улсын хурлын гишүүн иргэдийнхээ өмнө ямар үүрэг хүлээж байгаа тодорхой биш. Харин бөө эрх юм эдэлдэг, халдсгүй байдалтай байдаг. Сүүлдээ гэмт хэрэгтнийг хүмүүст урдуур норж халдсгүй байдлыг илүүлэх гэж оролддог. Хууль шүүхийн байгууллага дуутахаар эрх мэдлийн араар нуугддаг. Толгоон томорчсон энэ төр эрх шин тэмцсэн энэ албан тушаалтнуудыг хазаарлахын тулд бид хуулийг шинэ философиор, хуулийг шинэ үзэл баримтлаар бичих ёстой. Одоо хуулийг дарганаас зориулж бичихгүй. Одоо хуулийг иргэдэд зориулж хийнэ. Одоо төрийг дарганаас зориулж бүтээхгүй. Одоо төрийг иргэдэд зориулж бүтээнэ. Одоо яамдуудыг, сайдуудыг өөрсдийн төлөө ажилуулахгүй. Одоо тэднийг жирийн иргэдийн төлөө ажилуулна. Сонирхлын зөрчлийн хууль гараад төрийн албан агчдыг, тэр дундаа эрх мэдлэлнүүдийг маш олон зүйлээр нь хязгаарлаад хариуцлагатай болгох тухай заалтууд ороод ирсэн чинь над руу маш олон иргэд утассан. За наад чинь зөвдөө энэ манайхаас тендер зарлахтаар манай засаг даргын эхнэр дүү найзууд нь аваад байдгийг. Наад хуулиар чинь бол одоо болсон байна.
Наад чинь зөвдөө манай хөө сургуультай төгсөөд хууль зүйн яамд ажилд орох гэсэн чинь увсад төрөөгүй гайгаар ажилд орч чадаагүй гэж. Маш олон иргэд энэ хуулиудыг зөв зүйтэй гэж хүлээж авсан. Харин цөөнгүй дарга нар энэ хуулийг болж игэл үйлчлүүлэхгүй байх юмсан гэж бодсон. Би сонирхол зөрчлийн хууль батлагдсантай холбогдуулаад хууль зүйн яамн дээр орон нутгаас ирсэн хуулийн хэлтсийн дарга нарт нэг сургалт хийлээ. Тэгсэн чинь ардчилсан нам гов алтай суманд төрсөн жирийн малчны залуу. Үнэхээр сайн боловсрол эзэмшээд сайн ёс зүйтэй байх юм бол ерөнхийлөгч болж чаддаг юм а гэдэг энэ нийгмийн дэг журмыг хамгаалахыг хүсэж байна. Энэ мөрөөдөл, энэ бодлогын төлөө та бүхэн бидэнд итгэлээ өгөөрэй. Та бүхэн бидэнд саналаа илгээгээрэй. Тийм учраас хэрвээ та бүхэн ардчилсан намыг дэмжүүл, хэрвээ та бүхэн ардчилсан намд итгүүл, бий болон бидний нөхөд ариун сан ардчилсан намын олон гишүүд хариуцлагатай ардчлал, шударга нийгэм, чинээлэг иргэдийн төлөө бодлогоо хэрэгжүүлэх болцоотой болно. Ардчилсан намаас тойрог дэвшиж байгаа манай ариун сан шиг боловсралтай, ирч хүчтэй, асуудал тууштай хамарч чаддаг ийм хүмүүс улсын хурлд ороод ирвэл бидний бодлогын ард хам нүрм шиг зогсож зөв зөвлийн төлөө чанга дуугарч чаднаа. Тийм учраас та бүхэн ардчилсан намыг сонгоорой. Ариун сан нутгийн хүүгээ бас сонгоорой. Монгол улс ардчилсан ерөнхийлөгчтэй болсны үр дүнд Монгол улсад хууль албан тушаалтнуудад хэрэгжих эхний алхмууд хийгдэж эхэлж байна. Монгол улсад ардчилсан ерөнхийлөгчтэй болсны үр дүнд авилгачид ямар эрх мэдэлтэй, ямар албан тушаалтнаас байснаас үйл шалтгаалan шүүхийн өмнө дуудагдж очдог болж байна. Одоо Монгол улсад ардчилсан засгийн газартаа болоод авах юм бол эдийн засгийн баялаг, эрхчлөөний зарчим, нийгмийн шударгаас Монгол улсад бодит байж болно. Монголчууд нэг хүн шиг амьдарч улс шиг хөгжил дөө. Би хуульч. Би нэг зүйлд итгэдэг. Хууль бидэнд хүн шиг амьдарч улс шиг хөгжихэд туслах ёстой гэж итгэдэг. Эдийн засагч хүн бас тэгж хэлж байгаа. Баялаг бидэнд иргэдийг чинээлэг амьдарч улс орныг дэлхийд нүүр царайгаар харуулж хөгжихэд туслах ёстой гэж. Урлагийн хүмүүс ч бас хэлж байна. Урлаг соёл бидэнд хүн шиг аз жаргалтай тайван амьдрахад гоо сайхныг таашаалгахад тусалдаг болжтой. Монголын ёс заншил урлаг дэлхийд дахинд Монгол үндэстэн 13 дугаар зуунд ямар байсан тэр шигээ бас нэг хүн болгоны чихийг сонрыг дэлдэж нүдийг байсгсан тэр нэг улс болох ёстой гэж. Бүгдээр нэг хүн шиг амьдрий, улс шиг хөгжиж. Ардчилсан намаас улсын хурлд хоолтой амьд нэр дэвшиж байгаа ариун сан анхыгаа бас дэмжих гэж ирсэн. Дээр нь хууль тогтоогчийн хувьд бас хууль тогтоогч хүн ямар байх ёстой, ямар хууль эрхцэн орчингууд өөрчлөгдөж байна, Монгол улс цаашид яах вэ гэдэг иргэн болгоны санаа зовж байгаа тэр асуултуудад бас өөрийнхөө байр сууриаар, намынхаа байр сууриаар, хууль тогтоогчийн байр сууриаар бас хариулт хэлье гэж ирсэн. За энд 3 асуулт ирсэн байна. За сонгуулийн байгууллагуудыг төрийн албан хаагчдаар бүрдүүлж байгаа сонгуул шударга болох найдвар бий юу гэж асуусан байна. За мэдээж хэрэг урд өмнө сонгуульд олон иргэд бас итгэл алдарсан. Сонгуул шударга явуулдаг хэсэгтэр эргэлзэж байсан. Энэ удаагийн сонгуул онцлогтой болж байгаа. Тоолгыг ямар нэгэн хүн биш машин хийдэг болж байгаа. Мөн хүн амын тоолготой холбоотойгоор гарын хээ аваад энэ гарын хээтэй холбоотойгоор бүртгэлийн систем сайжирсан. Сонгогчдын бүртгэл дээр түшиглэж, иргэдийн бүртгэл дээр түшиглэж сонгуул явуулах тийм шин журам руу шилжсэн.
ямар нэгэн байдлаар урд өмнөхөөс бол хавьгүй дээшилсэн. Тэр дээшилсэн дотор сонгуультай холбоотой хариуцлагууд сайжирсан. Сонгуулийг лөөрдөх гэж, булгаацах гэж, хууль зөрчих гэж оролдох юм бол эрүүгийн хариуцлага хүлээдэг шин тогтолцоор орсон. Тэр дундаа төрийн албан хаагчид сонгуулийн хэсэг тойргийн хооронд ажиллаж тэнд алдаа гаргасан байх юм бол төрийн албанаас 1 жил буцаж орох хэрэггүйгээр халагддаг системээр орсон. Одоо иргэд ажиглагчид алдаа мадыг сайн хянаад асуудал гарах юм бол сонгуулийн ерхий ороор улсын хурлын иргэдийн бүртгэл сонгуул хариуцсан дэд ороо руу гомдоо бичих юм бол тэр чинь араас нь мухарлаж хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцоолно. Би түрүү хэлсэн. Орхон аймгийн хуулийн хэлцээний дарга хууль хэрэгжүүлэхгүй ширээ шаасныхаа төлөө хариуцлага тооцоолсон. Саяхан би орход очиж жихэн буудсан. Хуулиас багтаад урд хойд гарч гүгээд иргэдэдтэй очиж гар бариад жигтэй гүйж явж илээ. Төрийн албан хаагчид ийм болно. Ийм болж байгаа учраас бүх зүйл гаргаж хууль зөрчих гэж оролдох юм бол амьдралынхаа хоолноос алан шүү гэдгийг л анхааруул тэр бүгдэд хэлсэн. За хоёрд нэг юм асуулт тавигдсан байна. Манай ардчилсан намын сонгуулийн мөрөг хөтөлбөрийн манаас Монгол ардын намаас ялгарх онцлог нь юу вэ гэж асуусан байна. Ялгарх онцлог бол хэд хэдэн зүйл дээр байгаа. Хамгийн гол нь ардчилсан нам авилгачдын толгойг илгэхгүй. Ардчилсан нам ямар нэг хариуцлага алдсан албан тушаалтнууд сонирхлын зөрчилтэй авилгын гинт тэрхээс нөхдүүдийг намынхаа нэрээр хаацалахгүй. Ардчилсан нам ерөнхийлөгчөөс явуулж байгаа авилгатай тэмцээл явц. Ерөнхийлөгчөөс санаачилж байгаа шүүхийн шийдвэрүүдийг тууштай дэмжиж төгс хэрэгжүүлэхэд төлөв зүтгэнэ. Ардын нам шиг тэднийг улдан эсрэг үзэхгүй. Ажилтай ажиллаа хийгээд орлого олдог, орлого нь амьдралд нь хөрөлцгөөц тэр иргэдийн төлөө бодлого хэрэгжүүлнэ. Хүн амынхаа дийлэнхийг хэрхэн яаж ажилтаа болгох вэ? Бизнесийн ямар таатай орчинд бий болгох вэ? Төрийн хүн сурталт дарамтыг яаж арилгах вэ? Тэд өөрсдийнхөө олсон мөнгөөр амьдралдаа хөрөлцгөөц эрх хэмсэг яаж амьдрах вэ гэдэг тэр бодлогын төлөө зүтгэнэ. 20 жил ядуу байна гэж хэлээ. Юу ч өөрчлөгдсөнгүй. Одоо бол бид ажил хийдэг хүмүүсийг дэмжин иргэдээ яаж ажилтаа болох төлөө анхаар. Ажилтаа хүмүүс цалингийн баталгаатай болно. Цалинтай хүмүүс цалингаараа дамжуулж орон сууцны зээл авах баталгаатай болно. Нөгөө 6% хүүтэй орон сууцны бодлого чиг хэрэгжих болцоотой болно. Ажилгүй хүмүүс тэр боломжгүй. Тийм учраас бид одоо нэг л зорилгыг тавьгаасаар байгаа. Монголчуудаа, алтайчуудаа бид Монголын эзэн юм бол хятадуудыг авчирч ажлын байраа дээрэмдүүлдэг болох ёстой. Бид Монголын эзэн юм бол хэн нэгэн улс төрчөөс гар дээр буух хэдэн төгрөгийг царайж суух ёсгүй. Харин хийсэн ажлынхаа төлөө шудрах хөсөө нэхэд аваад тэрүүгээр хүүхдийн төлбөрийг, тэрүүгээр амьдралынхаа амьдралыг залгуулад явах тийм чадaltaй болох ёстой. Энэний төлөө одоо зоригтой дуурах хэрэгтэй. Би ардын намын улс төрчдийн дотор нэг л ялгаа байдаг, хатуу байдаг. Ардчилсан намын гишүүн, ардчилсан намын улс төрчид олон нийтэд таалагдсан төлөө худлаа зүрхэлдэхгүй маа. Би та бүгдэд таалагдсан төлөө гой зүйлийг амлаж болно, худлаа ярьж болно. Гэхдээ тех зориг эсвэл тех хүсэл алга бодит үнийг л шууд хэлсэн. Бид цаашд ингэж халамжлуулсаар байх юм бол Монгол улс тусгаар тогтнолооч алг аюултай. Харин бид өөрсдөө баялагийг бүтээж, бид өөрсдөө энэ улс орныг өөдөн татах ёстой. Тэхийн тулд хөдөлмөрлөх ёстой, тэхийн тулд ажиллах ёстой. Харин ажилсан хөдөлмөрчдийнхөө төлөө авдаг цалин маань биднээс амьдрал ямар байх ёстой? Хөрөлцгөөцөл байх ёстой. Энэ хөрөлцгөөц цалингийн төлөө бодлогыг явуулж чадах тэр нам улс төрийн хүчин эрх мэдлийг аваасаа гэж хүсэж байгаа. Тэгснээс биш дахиад 21 мянган төгрөг өгнө гэд Монгол улсын хувь зээг гадныхан барьцаалж болохгүй. Сонгуулиар тооцоогүй амлсан амлалтынхаа төлөө одоо сая төгрөг өгнө гэдэг энэ зорилгынхаа төлөө Монгол улсын уул уурхайн баялаг гадныхан бэлгэлжлээ. Яагаад гэвэл тэднээс яаж юм зээл авч байна. Яг энэ зарчим 2002 оноос болсон. Энэгээр ерөнхий сайд байхдаа Оросд
төлөх ёстой гэсэн Монголын өрөг төлж ийн гэдэг нэрийн доор Iowa Mines буюу Friedland гэдэг хүнээс $50 сая зээлээд тэрний гайгаар оюут толгой гэдэг энэ том орд Friedland лицензээр шилжиж ирсэн. 100% өмчлөлт $50 сая төлөөс одоо 5 толгой хэдэн сая долларын төлөөс нь гадных руу шилжих гээд байна уу? Юуны төлөө? Нөгөө хоосон амттай төлөө. Би ийм зүйлийг зогсоосоо л гэж хүсэж байна. Тийм учраас хэн нэгний гадны том хөрөнгө оруулагчаас зээл авч мөнгө тараахын оронд бид ажлын байр, хөдөлмөрийн таатай орчин, сайн цалингийн төлөө бодлого явуулах ёстой. Тэгжээж л Монгол улс шиг улс болно. Гадны хөрөнгө оруулагчдад барьцаалагдаж бид улс болж чадахгүй. Харин бид өөрсдөө эзэн болж ээж л улс болж чадна. Тийм учраас төр өөрөө баялаг бүтээдэггүй, улс төрчид өөрсдийн хувийн харьяанаас мөнгө өгдөггүй. Бидний ирээдүй энэ улс орныг мүлжижээж л улс төрийн хуурмаг амлалтаа биелүүлэх гэж оролддог. Тийм учраас улс төрчдийн хуурм багийг сайн хуулах ёстой шүү. Би бол зөв улс төрчид, зөв улс төрийн хүчин, зөв бодлого Монгол улсад хөгжлийг авчирна гэж итгэдэг учраас та бүхэнд хатууж гэсэн энэ үгийг хэлж байгаа юм шүү. Арх тамхи үйлдвэрлэдэг хүмүүсийг улсын хурлд дэвшүүлэхгүй гэсэн яасан бэ гэх. За нэг үгэлэхэд хуулиар ийм хүмүүсийг улсын хурлд нийт дэвшүүлэхгүй гэж хэлэх бол хэцүү. Харин Монголын ард түмэн, Монголын иргэд, Монголын сонгогчид одоо хэрсүү суусан, тэд ухаалаг болсон, тэд илүү хариуцлагатай сонголт хийх чадвартай байгаа. Тийм учраас намайг төлөөлөөд тэнд хэн суух вэ? Тэр хүн юу хэлэх вэ гэдгээ өөртөө шийдэж чадныг би итгэдэг. Сонгогчид хэнийг хаан байхыг нь шийднэ. Монгол хүний эрүүл мэндийг хордуулж байгаа хүмүүст эрх мэдэл өгөөд явуулах уу? Эсвэл тэр хүмүүсийг та тэндээс жоохон холгон байдаа, энэ аваараа явдаа гэд бодомжинд байх уу гэдэг та бүхэн шийднэ. Сонголтондоо хариуцлагатай таны та бүхний сонголт мэрэгэн байгаарай. Монгол ардын намаас нэр дэвшигч Даш Доржийг сонгогдвол Говьалтай аймаг улам ядуурч аймаггүй болох нэ гэж ярьж байна. Энэ Даш Дорж юу ч хийгээгүй зөвхөн аймгийн засаг дарга өөрчлөгдөж Эрдэнэ Бат гэдэг хүн аймгийн засаг дарга өөрчилсөн юм байна. За би Даш Дорж гэдэг хүний тухай бол мэдэхгүй. Говьалтайчууд та бүхэн өнгөрсөн 4 жил сонгож илгээсэн учраас сонгогчд надаас хайгүй илүү сайн мэдж байгаа баха. Та бүхэн өөрсдөө дүнгээ тавиарай. Би бол улсын их хурлд хууль тогтоох байгууллагад ажилладаг. Улсын их хурлд та бүгдээ сонгогдож төлөөлж улсын их хурлд сууж байгаа хоёр хүний бол J2 гэдэг хүнийг нэг сайн байна. Яагаад гэвэл олон зүйл дээр залуу хүний зориг гаргаж намтайгаа хүртэл зөрчилдөж энэ сонирхлын зөрчлийн хуулийг хүртэл өргөн хамт өргөн барилцаж ирсэн. Тийм учраас J2-ыг сонгож улсын их хурлд илгээсэн Говьалтайчуудад юу юм би бол талархаж байна. Даш Дорж гэдэг хүн ямар хууль өргөн барьж, ямар хууль батлуулсныг би санахгүй байна. Санахгүй байхыг бодоход тийм юм хууль байхгүй байгаа юм шиг байлаа. Та бүхэн өөрсдөө энэ сонголтоо хийж мэрэгүү оюуханаа шүүн дунгах учраас би та бүдгийн сонголтод хүндэтгэлтэй хандж байна. Зөвхөн би ардчсан нам ялуул манай ариун сан гаруул юу хийж чадах вэ гэдгийг ярьж чадна. Яагаад гэвэл би хин нэгний муулгаас илүү би юу хийж чадхаагаа ярих дуртай. Тийм учраас өнөөдөр би энэ дээр ярьсан. Үнэхээр Монголд өгүүлэгдээд байгаа нэг шударга хэсэг тогтоочих юмсан гэсэн энэ хүсэл эрмэлзэл маань хэрэг улсын хурлд ардчсан нам олох бол биелнэ. Үнэхээр нэг хариуцлага заалтан тушаалтанд төрөөс зайлуулад энэ төрийг жирийн иргэдэд үйлчилдэг эрүүл бүтэц болчих юмсан гэсэн энэ хүсэл маань ариун сан улсын хурлын гишүүн болвол биелнэ. Үнэхээр нэг Монгол хүн улсын хурлын гишүүнд ирэхэд
мөнгө хуухш хариу нэхэд ингээ ширээгийн шахаад загиндаг болдог тийм эрхэмсэг болохын тулд тэгж чинэлэг бие даасан байдлаар амьдрч чадахын тулд эдийн засгийн зөв бодлого хийх ёстой гэж боддог тэр бодол маань бодит бий болохын тулд ардчсан намч тэр нэр дэвшиж байгаа ариун санч тэр сонгоцсон байгаасаа гэж хүсэж байна. Та бүхэн ардчсан намыг битүүлж будаарай, ариун сан битүүлж будаарай. Их мэдл багддаггүй юм байлаа. Өнгөрсөн 4 жил ардчсан нам олон холоогүй. Улсын хурлд 27 хүнтэй байсан. Улсын хурлд бид цөөхөлөө байсан ч гэсэн олон зүйлүүдийг шийдвэрлэж чадсан. Их мэдл багддаггүй юм байлаа. Одоо байгаагаас илүү их мэдл өгөх юм бол 4 жил дотор олон зүйлийг амжуулна. 4 жил дотор. 7 сарын 1-ний холбоотой, цагдаагийн шийдвэртэй холбоотой, хуулийн байгууллагуудын өөрчлөлттэй холбоотой олон зүйлүүдийг би энэ хэцүү бөгөөд олонхон эсэргүүцдэг улсын хурлд явуулахад зүтгэсэн. Хүний нас багддаггүй юм байна, эрх мэдэл багддаггүй юм байна. Хамгийн гол сэтгэл байхад маш чухал юм байна. Би өөрөө Улаанбаатарт Баянгол дүүргээс сонгогдсон. Шантар хуй гардаг, няц хуй гардаг. Зарим тохиолдолд энэ авилгатай тэмцэн асуудлыг шийднэ гэдэг хэцүү шүү дээ. Гүтгүүлэн, доромжлуулан, айлган сүрдэн. Амь насанд нь халдан чиж зарим айлгах гэж оролдоно. Манай гэрийн цонхоор баргийн атган жилээ том чулуул орж ижсэн. Хүн буцан цагдаа нарын хэргийн араас явсны төлөө. Гэхдээ шантраагүй. Яагаад гэвэл маш олон иргэд намайг дэмжиж утасчихсан. Баян голчууд бид зөв сонголт хийсэн байна. Чи тууштай байгаарай гэж араас нь байн дэм өгчээсэн. Арчлалыг дэмждэг, шударгуулыг дэмждэг, үнэхээр зөв бодлыг дэмждэг иргэд байдаг учраас жижигхэн биеийн давтмаар зориг бас гардаг юм билээ. Тийм учраас ард түмний дэмжлэг хаана байна? Тэр бодлого хэрэгждэг гэдгийг та бүхэн сайн санаарай. Би Монгол Ардын намд 29 жил зүтгэлээ, амьдрал минь дээрцэнгүй. Хоногоор дороотж байна. Би өндөр настай 8 хүүхэдтэй амьдралыг минь өөрчилж өгөөч гэж бэ ариун сан танаас хүсэж байна гэж. Таны төлөө зүтгэнэ. Амьдралыг минь өөрчилж өгье гэж. За манай намын Батүл яагаад ухарч байна вэ? Гинэ. Инх хоёр ял авах уу гинэ. За инх хоёр гэдэг хүн ял авахыг би мэдэхгүй. Энийг шүүх минь. Яагаад гэвэл шүүх хараад тус бие даасан байдлаар хууль захирагдаж ажиллах ёстой. Инх хоёр гэдэг хүнийг ерөнхийлөгч явахад л шүүх улс төрчдийн захиа даалгаврыг биелүүлдэг байсан баг. Одоо бол шүүх зөвхөн хууль захирагдахын төлөө өөрчлөлт хийжээ. Хууль захирагдахын төлөө ажиллах гэж ирмэлцэж байна. Бид улс төрчдөөс ангид бие даасан зөвхөн хууль захирагддаг, мөнгөнд биш, танил талд биш, эрх мэдэлд биш, зөвхөн шудраг үнэн захирагддаг шүүхтэй болсныг л хүсэж байгаа. Үнэхээр авилга авсан бол, үнэхээр албан тушаалаа уруул ашигласан бол, үнэхээр улс орнд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Би бол тэгсэн байх гэж итгэдэг. Яагаад гэвэл инх хоёр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан. Дараа нь нийслэлийн засаг дарга болсон. Одоо иргэдийн төлөөлөгчдийн дарга байгаа бэлэгд гэдэг хүн Америк руу орон зайлчаад одоо 6 сар болчихсон. Хэрэг хийгээг бол зүтгэхгүй баг. Энд их ажиллаа хаяад алга болчоод одоо хаана байгааг мэддэхгүй байна. Тэр хүний гар үсгээр, тэр хүний шийдвэрүүдээр одоогийн авилгын хэрэгтэй холбоотой өмч хөрөнгүүд нь шийдэгдсэн. Шүүхээс зугтдаг, шүүх дуутахаар ирдэггүй, очихгүй гэж хэлдэг, салаавч гаргадаг, ална гэж босч ирдэг, ийм албан тушаалтнуудыг явдаг газар нь явуулдаг тийм цаг ирэх баха. Хууль хүн болгон тэгшүүлж илдэг тийм цаг ирэх байхаа. Тэр цагийн төлөө л хэдүүлээ жоохон зүтгэх хэрэгтэй. Батүл ухраагүй.
Улсын их хурлд Тэмүүжин шиг, Ариун сан шиг олон шин залуучууд орж ирж байна. Тэд зоригтой, тэд тууштай байна. Тийм учраас би нэг албан ухарч тэдэнд боломж олгоё. Харин энэ нийслэл дээр Улаанбаатар хотод авилгачид үүрлжжээ. Тэрийг нь харин жоохон цэвэрлэж өгье л гэж сонголтоо хийсэн юм аа. Тийм учраас Батууд бол ухраагүй. Төрийн албан хаагчдын цалин ээж дараал нэмэх юм аа. Гэтэл хувийн бидний хэцүү байна гэж. Үнэхээр тийм. Төрийн албан хаагчид энэ улсын хурлын гишүүд энэ эрх мэдлэлнүүд өөрсдөө зөвхөн төрийн албан хаагчдаас сонгогдсон гэж боддог юм шиг байна. Зөвхөн тэдний төлөө ажиллах ёстой гэж бас боддог юм шиг байна. Зарим хүмүүсийн хувьд бол тийм л дээ. Ягаад гэвэл төрийн албанд өөрсдийнхээ намын хүмүүсийг битүүчгчсэн хамаатан сад найз нөхдөдөө оролцсон учраас тэднийхээ амьдралыг дээш нь татчихвал болно гэж боддог юм шиг байна. Гэтэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр дагаад бараа бүтээгдэхүүн өснөг, үн өсдөг. Гэтэл хувийн бизнес эрхлээд, мал аж ахуй эрхлээд өөрийнхөө амьдралыг авч явж байгаа хүмүүс үн өсөж байгаа тэр өртгийг дийлж давахгүйгээр ядуур руу буцаад гулсаад байна. Энэ буруу жишийг бид өөрчилнө. Энэ буруу жишийг бол өөрчилнө. Төрийн албан хаагчдын цалин нэмэхээс илүүтэйгээр бид баялаг бүтээгчид жирийн иргэдийн орлогыг дээшлүүлнэ. Тэдний орлого дээшлүүл дагаад төрийн албан хаагчдын амьдрал яах вэ? Дээшлэн. Баялаг бүтээдэг хүмүүсийн амьдралыг дээшлүүлж Монгол улс өөрөө яах вэ? Хөгжинэ. Тийм учраас таны санаад зовж байгаа энэ асуултанд хариу болгохын тулд бид дундаж иргэн нийгмийн дундаж хэсэг давхраа гэдэг тэр зүйлийг зөв бодгоолж хэрэгжүүлнэ л гэж амлаж байгаа. Бизнесийн таатай орчин жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гээд олон бодлогуудыг төлөвлөсөн байна. За надад олон асуулт ирүүлж миний удаан бас чанга дуугаар хэлсэн яриаг төвчээртэй сонсож бас талархалтайгаар хүлээн авсан та бүгдэд баярлалаа. Говь алтайчууд энэ нутагта нэг хүн шиг амьдарч улс шиг болсон улстай нэг аймаг шиг аймаг болохын төлөө ерөөл өргөё. Үнэхээр тийм ээ. Монголчууд өнөөдөр өсрөнгийн хөгжлийнхөө гараан дээр ирсэн. За миний хувьд улсын их хурлын сонгуул 5 дугаар тойрогт төрсөн нутагта нэр дэвшээд өнөөдөр сонгуулийнхаа ажлын гарааг эхэлж байна. Энэ ажлын гарааг эхэлж байгаа явцдаа олон хүмүүстэй уулзаж, ярилцаж, зөвлөлдөж энэ удаагийн сонгуулиар ямар ч байсан ардчил ялах ёстой, Алтайд бай шинэ цаг өрн ирэх ёстой, Алтайд бай шодрох ёстой, тогтох ёстой, Алтайгаас мань хээл ахуус олдох ёстой, Алтайгаас хүнд суртал зайлах ёстой, шинэ бүтээн байгуулалт, шинэ хөгжил, шинэ өөрчлөл ирэх ёстой гэж үзэж энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг та бүхэн хүлээж аваарай. Мөнгөний сонгуулийг маань арчлыг ялуулахын төлөө бүхий сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, намайг дэмжиж, Улаанбаатараас ирж ажиллаж байгаа, орон нутгаас ирж ажиллаж байгаа 9 менежерээ би энд бас түрүү инквайр дарагт овчхон танилцуулчлаа. Би бас ахаатыг танилцуулчих гэж бодож байна. Улсын их хурлаас Говьалтай аймгийг хариуцж байгаа менежер Тэмүүжин гишүүнийг би бас дахин баярлалаа. Тэмүүжин гишүүний маань хийсэн бүхэн улс орны төлөө зүтгэсэн бүхэн шинжилгээний төлөө зорьсон зорилго бүхэн Алтайд ялалт авчирна гэдэгт би итгэлтэй байгаа. Тийм учраас Тэмүүжиндээ баярлалаа гэж хэлье. За хоёр сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байгаа Цогтбаатар гэж менежерээ би танилцуулъя. Говьалтайхан минь сайн таньж аваарай. Энэ бол Улаанбаатараас ирж байгаа хүн. Монгол улсын төр засагт арчлаас хойш олон жил ажиллаж байгаа. Сангийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга, олон сангийн сайдын зөвлөхөөр ажилласан. Монгол улсын хүний эрхийн үндэсний холбооны ерөнхийлөгч ийм хүн байгаа. Арчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүн
гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан энэ туршлагатай хүн говьлтад ардчлалыг ядуулахын төлөө ирж байгаа ийм хүн байгаа. Тийм учраас Цогтбаатарын хүч ялалтанд хүргэнэ гэдэгт баяр хүргье. За дараагийн би нэг менежерээ танилцуулъя. Цогцоёбаатар гэж манай Говьлтай аймгийн хүн. Бид хоёр нэг төгсөлт, нэг жилийн 10 төгсөлт. Говьлтай аймгийнхан хэвлэл мэдээлэл утга зохиолын салбарт онгод хиймраа хөглсөн олон сайхан хүмүүс байдгийг нэг бол манай зохиолч Яруу найрагч, сэтгүүлч Цогцоёбаатар байгаа. Арчил сонины эрхлэгчээр арчлалын жилүүдэд ажиллаж исэн. Өнөөдөр Монголын үндэсний мэдээ сонины ерөнхий эрхлэгчээр ажилладаг энэ хүн Говьлтад арчил ялуулахын төлөө ирсэн. Арчил ялуулна гэдэгт би бас итгэлтэй баяр хүргье. За дараа нь би Баярмаа гэж бүсгүйг танилцуулъя. Манай Говьлтай аймгийн Чандам сумын харьяат энэ эмэгтэй байна. Сэтгэл зүрхээрээ ирж менежерээр ажиллаж байгаа. Улсын их хурлд олон жил ажилласан 10 жил. Одоо өөрийн хувийн секторт хүч үзэж байгаа Дүлгөөн мод компани ерөнхий захирал ийм бүсгүй алтайчуудаа төлөөлөн эмэгтэйчүүдийн ямар ч байсан арчилд хүргэнэ гэж явж ирсэн. Баярмаадаа бас баяр хүргье. За алтайд арчлалын төлөө явж байгаа миний муусай найзууд гэдэг шиг миний арчлалын жинхэнэ сайхан журмын нөхөр андууд олон бий. Тэрний нэг бол манай аймгийн намын дарга аймгийн засаг даргын орлогч Инх Баярмаа байна. За Инх Баярмаа энэ удаагийн сонгуульд мөн алтайгаа олон жилийн хөтөлбөрийн үнээр ялалт авчирна гэдэгт би итгэлтэй байна. За дараагийн хүнийг танилцуулъя. Чин зөрөг манай 9 булгийн засаг дарга 9 булгийн арчилсан намын дарга 11 сар хүртэл Говьлтай дэлгэрсэн миний сумын засаг дарга байсан залуу. Энэ сумд битүү стадионтой 3 асартай тойрог битүү стадионтой сум гэж байхгүй. 2500 мотор найруулсан тэр шугууд цэцэрлэгийг харах хэрэгтэй. Бүх худгууд эвдэрсэн байсныг бүгдийн зас тунгалаг ус гаргадаг болсон. Гэрэлтүүлгийг харна. Тийм учраас би чин зөргийнхоо 9 булгийг арчил авцраад дараа нь энэ Говьлтай аймаг 9 булгад бас дэлгэр шиг хөгжил авцарнаа гэдэгт итгэлтэй байгаа. Тийм учраас чин зөргтэй би бас талархал илэрхийлье. Дараагийн нэг менежер маань амар баясгалан 1-р 10 жилийн багш гэдгээр та нар мэднэ. Энэ 3 жил 9 булг сумын эрэгтэй хурлын даргаар ажиллаж байгаа. Говьлтай аймгийн арчилсан намын дэд дарга энэ зайхан залуу бас нэг менежерээр ажиллаж байгаа. Энэ залуугүй ялалтанд хүргэж арчил хөгжлийн шинжилгээг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Говьлтай аймгийн арчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн цэцэг дэлгэр эмчээгээ би бас энэ тайзанд гарч ирээч гэж урьж байна. Өнгөрсөн оны 2 дугаар сард Говьлтай аймагт 500 сайхан арчилсан эмэгтэйчүүд чуулж цэцэг дэлгэрсэн юм шиг сайхан чуулган болсон. Энэ бол арчлалын түүхэнд болсон аль ч аймагт болоогүй 500 сайхан эмэгтэйчүүдийг сум болгоноос цуглуулж хийж арчил эмэгтэйчүүдийнхээ төлөө шин дэвтрэл гаргасан ийм эмэгтэй. Тийм учраас цэцэг дэлгэр эмчээгээ би төлөөлж энд сууж байгаа Говьлтай бүх эмэгтэйчүүд хамтарч ажиллаж арчлалыг ялалтанд хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна. Уучлалгүй. Уучлалын төлөө 29-ний өдөр баяртай уулзцай алтайчуудаа.